За сайн байцгаана уу. Та мэдээ дуулах гэдэг имчилгээ хийж байна. Манай одоо гадаадд сурдаг, хөдөө орон нутагт сурдаг, эсвэл хотод байдагч үнэхээр танхимаар ирэх завгүй байдаг. Одоо мянган сурагчтай байдаг. Тэгээд эдгээр хүмүүс маань ингээд анхан шатныхаа сургалтыг хэд дахин аваад ерөнхийдөө амьдралынхаа одоо том жижиг асуудлуудаа шийдээд сайхан болчихсон байдаг ч гэсэн бас нэг юм нөгөө цаашаа одоо дахиад яах вэ гэдэг юм гацаанд орсон байгаа гэдэг. Тэгэхээр яг танхимаар ирэх боломжгүй байдаг анхан шатанда зөндөө суудсан тэгээ хөгжлийнхэн төвшин нэлээ ингээд дээшлээд бас нэг юм одоо яах вэ гэдэг гацаанд орсон байгаа хүмүүстэй зориулаад агсан шатныхаа зөвхөн танхимаар явдаг гэсэн агсан шатны сургалтаа онлайн хэлбэрт оруулаад та бүхэндээ зориулаад ингээд онлайн агсан шатны сургалт гаргаж байна. За тэгээд энэ сургалт маань хизээс эхлэх вэ гэхээр 7 сарын 1-ээс эхэлнэ. Ер нь бол агсан шатны хичээл 2 сарын хугацаанд явдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан агсан шатны хичээл маань 2 сарын турш онлайнаар явагдана. 14 хоногийн хугацаанд нэг удаагийн шинэ хичээл ороод нэг удаа зүүмээр уулзаж энэ хичээлээ баттгаж хамтдаа ярилцаад тэгээд агсан шатныхаа бяцлаглуудыг хэрхэн зөв зүйтэй хийх вэ гэдэг арга аргачлалаа сураад хамтдаа хийгээд явна. Тэгэхээр энэ сургалт маань хэн зориулагдсан гэхээр асуудлуудаа нэлээд шийдсэн тэгсэн боловч одоо дахиад ингээд нэмэлтээр те шин зүйл суурж ин гацаанаас гармаар байгаа. Яг ингээд анхан шатны нөгөө л бяцлаглуудаа ихээр нэг л жоо уйтгартай санагдаад байдаг болсон. Бүх сурагч нартай зориулаад агсан шатны хичээлүүдийг хэрхэн зөв хийх вэ? Энэ агсан шатны бяцлаглуудыг хийсэн арын минь философи нь юу юм бэ гэдгийг ойлголтыг өгөх гээд энэ сургалтаа хийж байгаа шүү. За тэгэхээр та хэд маань агсан шатны хичээлтэй идэвхтэй амрагдараа. Хугацаа нь болохоор 7 сарын 1-ээс эхэлнэ. 7 сарын 1-ээс 8 сарын 31-ний хооронд явагдана. За үнэ маань 500 мянган төгрөг гэж байгаа. Гэхдээ манай анхан шатны суусан хүмүүст бол 25% хямдраад 375 болдог байгаа. Мөн нөгөө нэг агсан шатны суусан хүмүүс давтан суух юм бол 40% хямдарч байгаа. Тэгэхээр энэ баяр наадмын өдрүүдийг өвөр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрээ тэгээд гадаадд байгаа хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн зав зайтай үедээ энэ зуны дэлгэр цагийг ашиглаад сайхан бяцлаглаа сайн хийж аваарай гэж хэлмээр байна. За ингээ агсан шатныхаа сургалтаар уулзцай 7 сарын 1-нд эхэлнэ. Бүх ажил жин таан бэлэн болсон. Та бүхэндээ зориулаад бас багш нэг маш богинохон амьсгалын дасгалыг бэлдсэн байгаа. За тэгэхээр агсан шатныхаа сургалтуудаар уулзцай. Бай.